Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2001 онд нээлттэй хийсэн Kick the Moon киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод нэг гоё мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулалт зарлагдлаа. 2026 ширхэг шагналтай. Бодоод үзтээ 2026 шагнал шивдээ. Тэр дунд нь Counter Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлх юм бол Cloud 2 чигэж, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гомь идэдэл боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гомингоос идэд бэлэн гомин дотроос хонжуурын карт гарч ирнэ. Тэр үед хонжууртай картны зургийг аваад Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатаар илгээж шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Амжилт хүсье. За ингээд кинонд орцгоё. Салют буудаад гоё үдшилэг болж байна. Баахан бүсгүйчүүд бүжиглээд. Ингэсэн чи юу вэ? Бүсгүйчүүд биш байна. Баахан эмэгтэй хувцас өмссөн сурагч хүүхдүүд бүжиглж байсан юм байна. Сургуулийн үдшилэг бололтой. Тэнд нь Атаман байрын нэг нөхөр байж байна. Бас нэг даруухан залуу дуулах ээлжээ хүлээгээд зогсож байна. Олгүй харин нэг нөхөр зодуулсан зүхтаад гүйж байдаг. Нөгөө даруухан залуу дуулах үед хүмүүс хүлээж авдаггүй юм шидэд. Чи болоо хой. Бо. Цаашаа явж үз. Гэт хөөгöd bay шүү. Даруухан залуу байдалд орсон байж байтал Атаман гарч ирээд тайтгарууллаа. Тэгснэ микийг аваад гансаа ахлах сургуулийнхаа урагшаа гэд амар дуудууллаа. Атаман бол бүр такс олгоо юм байна. Гэхдээ хүмүүс алга ташаастай. Тэр үед харин нөгөө зодуулаад зүхтэж байсан залуу ирээд Атамана гидон гэд юм хэллээ. Юу гэнэ? Өөр сургуулийнхан бөөндөө зодоо их гэд ирж байгаа юм байна. Атаман энэ бол сургуулийнхаа нэр төрийг хамгаалах том даалгавар. Энэ бол дайн. Гансанчуудаа дайраад гэд бүгдийг босгоод тосож байлтгаар явлаа. Очингуудаа шууд босстой нь халзганлаа. Хүүхдүүд ч Атаманыг харж огшоод шууд дайраад орцголоо. Тэгээд хоёр сургуулийн хооронд том зодон болно шүү дээ. Бүгд зодолдоод. Харин тэр үед нөгөө тайзнаас хөөгддөг номой залуу ганцаараа сургуулийнхаа талбай дээр суугаад үлдсэн байна. Дөрөс шилжиж саяны болсон амар зодооныг хэсэг сурагчид түүх болгоод ярьж байна. Энэ зодоон бол сургуулиудын хооронд болж исэн зодоонуудаас хамгийн их цус асгарсан зодоон болж түүхэнд үлдсэн. Ингээд тамхи асаагаад би ч гэсэн ийм түүхэнд үлдсэн юм хийх юмсан. Ингэсэн тэндээс багш нь ороод ирлээ. Бүгд гарцгаа. Ингээд гаргаад бүгдийг нь дэгэлж өглөө. Сургуулийн орчин тамхи татна гинэ. Босоод хүүхдүүдийн толгойлогч нь унтсан чи бусд нэрэд. Багш бид нэр Жосупи ачааг үүри. Түүнийг хэсэг амрааж өгөж. Яагаад? Найз чинь болохоор бидний үнэж зан гэхүүдээ. Ингээсэн ачаануудыг нь авч толгой дээр нь тогтоогоод бүх ачааг нь жусонд нь үрүүлчлээ. Чанга багш шүү. Энэ бол манай киноны гол дүр Чогидон. Түүнийг бүгдээрээ чанга багш гэж дуудацгаая. Дөрс шилжиж мафийн хурал хийж байна. Манай чэжүүд өргөцсөн шинэ казино маш сайн ажиллаж байна. Бид шинжийн бүлэглэлийнхнийг бүгдийг нь өөртөө нэгтгэсэн. Цагдаагийнхантай ажилдаг цөөн мафууд л үлдэцгээсэн. Бид нар нийт дээрми бүлэглэлийн 72%-ийг нь өөрсдөө нэгтгэж чадсан. Баяр үргээ боосоо. Сайн ажиллажээ. Одоо бид Гуанжуг л авч чадаагүй явна. Тэнд нэг Чин Сома гэд босс нь. Нэг удаа очиод уулзахад авчихж болох байхаа. Ингэсэн тэндээс нэг залуу. Ингэхдээ боссоо хүмүүсийг нэгтгэх тусам хуйлдаан бослог гаргахыг үгүйсэхгүй гэж хэлмээр байна. Хэм манай боссыг сүрж зөөр хэлэх юм. Тим юм болж магадгүй л гэж. Босс тэндээс. Ингээд чи Гуанжугийнх баха. Надад юу чаддгаа харуул. Гэт энэ залууг Гуанжу руу явуулахар болчлоо. Энэ залуу бол манай киноны бас нэгэн гол дүр. Ёнжу. Түүнийг бүгдээрээ мафийн босс гэж дуудацгаая. Манай залуу Гуанжуд хурж ирээд чи Сома босстой уулзлаа. Бид нар танд 12%-ийг нь үлдээн. Үгүй надад мөнгө хэрэггүй. Тэглэж дээрэмчид бид хийзээ. Эхний уулзалт дээрээ зөвшөөрч байсан юм. Тэр үед харин нөгөө сургууль дээр байсан хоёр сурагч зөөгч хийчихсэн явж байна. Юм оруулж ирээд боссод мөргөөд сүйд болж байна шүү. Босс хамгийн сул дорой нохоо байсан ч дошин дээрээ хүчтэй гэж үг байдаг юм. Бид хаана байна? Бид Гуанжуд байна. Миний дош. Би энд өссөн юм. Би тэгвэл танд шийдвэр гаргах 30 минут л өгье. Ингэж байна шүү. Том байна. Тэр үед харин караокед нөгөө чангваг шүүрээд ирлээ. Тэгснээ сурагчтай хайгаад олчдөг. Нөгөө хилцээр дээр босс 1000 удаа асуусан ч миний хариулт бол тонил цаашаа. Ийм л байна. Гэт байж байтал нөгөө багш сурагчтай аваад ороод ирлээ. Энд чи юу болж байна? Энэ клубын эзэн хэн бэ? Насан туршаагүй хүүхдүүдийг шөнийн клубд ажилуулах нь хууль бус гэж мэдхүү. Чи хэм? Би багш нь байна. Хэрвээ чи эннээс болж өхмээргүй байвал эсвэл бизнесээ хаалгамааргүй байвал дахиж битгий эднийг ажилд ав. Ойлгов уу? Ард нь байсан цараймууд очих гэдэл. Хош, хин чамайг хүүхдүүд ав гэсэн аа? Дахиад аваад үзээрэй. Ингээд загинчлаа. Сөүлээс ирсэн мафийн босс харин манай чангваг шиг нэлээд ажиглаад юм бодоод байна шүү. Тэгэд гарах үед нь араас нь гараад "Ой, Чогидон, эртний танилуд юм байна. Манай чангвагш нөгөө сургуулийн Атаман байсан юм байна." Харин мафийн босс нь нөгөө номой сурагч байж. Тэгэд хамтдаа ууцгаалаа. "Өөх, номой, доожоогүй Ёнжун дээрэмчин болчихсон байх гэж тэ. Чи ч бас Атаман байсан хүн багш болчихсон байх гэж. Чи яаж яваа дээрэмчин болчихов?
Ярил урт түүх болно. Чи гэрэлсэн үү? Үгүй ээ, амжаагүй л явна. Чи бид хоёр цаг баг үлдээд байна шүү. Гэдон чамайг ингээд зөв замаар орсон байхыг харах сайхан байж шүү. Одоо харин чи буруу замаар явж байгаа нь болцсон байж шít. Өөрийгөө харал да. Тэгэд манай хоёрыг дууссаны дараа машин нэрээд авахуллаа. Мафийн боссын машин тансаг юм аа. Энийг хараач. Чи энийг хулгаалсан юм уу? Тоглохоо болоод суул да. Тоглосон гинэ. Баг шүн дээрэмчинтэй нэг машин цууж харагдаж болохгүй. Ингээснээ яваад өглөө. Маргааш нарийн нөгөө нутгийн мафийн боссын гэрт нэг цэрэг ирж байна. Энэ 80 чун сумагийн гэр мөн үү? Түүнд цэргийн бэлтгэлдээ оролцох зар ирлээ. Үлдээгээд явчих. Би биеэр өгөх ёстой. Үлдээгээд яв гэж байна навшаа. Хэрвээ би үлдээх юм бол манай дарга намайг ална штэ. Хөөрхий. За тэгээд яваад орсон чим мафийнхан бэлтгэлийг ёстой ойлуулж байна штэ. Боссон сэлмээ барьсан. Амар бэлтэж байна. Сөүлийнхэн дайраад ирнэ гэд онц байдал зарлчихсан байгаа юм байна. Тэр чанг багш гэртээ арих гээд явж байтал сурагчд нь нийлээд багшигаа зодох гээд отож байна. Битгий түүнийг зодчих юм бол сургуульд инх тайван тогтно. Бидэн шиг сурагчид энийг хийхгүй бол хий. Ингээд хүлээж байсан чинь багш нь ирдэггүй. Аль хэдийн ард нь ирчиж. Тэгээд мөчрөөр бүгдийг гөвчлөө. Дараа нь зодож нүүдэлцээд асуудал шийдэгддэггүй маа. Дараа нь үргэлжил харамсдгийн. Та бидэн шиг хүмүүсийг ойлгохгүй л дээ. Бид дээрэмч болох хувь заяатай. Зөөлөг нүүдэгдэ. Би та нарыг юу бодож байгааг мэдэж байна. Мэдэхгүй л байгаа штт. Та ямар зодоо хийдэг биш. Сурагчид атман байсан гэдгийг мэдэхгүй байгаа бол та. Багшаа, нэг юм асууя. Бид нарыг матад үүдэг матач хий юм бэ? Ингэсэн чи матачийг хэлцсэн бол та. Маргааш нэг нөхөр яг багшид ирээд матаж байна. Багш нь би чамд бусдыгаа битгий матад бай гэж хэлээгүй юу? Ингэх нь надад гоё байдаг юм а. Ингэж авна штт. Бүр маталдаасаа кайп авдаг нөхөр байна штт. Оройн мафийнхны клубын гадаа нутгийн босс ирж байна. Орой мэд боосоо. Гүй ингэж манахаар чинь сөүлийн мафийнхан бидрийг амархан эзэлчдгий бага үсттэй. Хүчтэй байл да, навшнуудаа. Ингэж байна шүү. Сөүлийн мафийнхаа харин караокед цөм авцгааж байна. Маргааш нь нутгийн мафийн босс дээр туслах нэрээд босоо сөүлийн мафийг төлөөлж ирсэн босс нь бүлгээсээ хөөгдсөн гинэ. Боссынхоо нууц мэдээллийг зарсан гэд бүлгийнх нь хайцсан юм байна. Хөө тэгээд тийм ажилгүй юмнаас бид нар айгаад үсэ хэрэгөө. Одоо айх шаардлагагүй хаа. Шол болоо. Аль явж юм уу? Ингээд тэр оройно караокед ороод цөм авцгаалаа. Тэр үед нарийн сөүлийн мафийнхан гинэт дайраад хүмүүсийг нь гүвж гарлаа. Босс өрөөнд дайрж орж ирээд барьж аваад урдаа суулгачлаа. Цаанаас нь харин манай Ёнжу ороод ирнэ штт. Баруун гар нь урвцсан байсан юм байна. Намайг сонсох ёстой л байж тээ. Түүнийг хөөж явал. Тэгс нөгөө урвагч. Бид нар булшлахгүй бол болохгүй баха. Хэрцгий нөхөр вэ шүү. Чи одоо энтхийн босс болсон. Өгөнд сайн ороорой. Ингээд явчлаа. Дөрс шилжиж нөгөө сургуулийн сурагчид бильярд тоглоод байж байна. Тэгсэн тэндээс өөр гарууд орж ирээд шуугаад байв шүү. Өөш, чамайг байл да. Йоо, манай дошин дээр хэн том дуграад байна. Ингээд үзэж гарлаа. Нөгөө талд харин манай чанг багш, мафийн босс хоёр өөр найзынхаа гудамжны уушийн газар ирж ууцхан. Бид ирлээ. Чи одоо багш хүн байж өдөр болгон л харигдах. Чи өөрөө ийм орой онгоохоор чинь бизнес чи яаж цэцгэлэх юм бэ? За, арих гаргаад ир. Чи энийг танихгүй байна уу? Нөгөө сүулт зодтолдог зодон дээр надтай халзагнаад байсан нөгөө сургуулийн атам ааш штэ. Ингэж байна шүү. Чиж багш нарын улыг долоогоод их л сайн дүнтэй байдаг гэж лээ. Ингэсэн чи босс жаахан сонио харж байна. Бодлогогүй ярьж байна шүү. Нөгөө зодоо хийсэн сурагчид харин цагдаагийн газар бөөндөө ирдсэн байна. Багш нарийн дуудагдаад ирчихжээ. Мафийн босстай хамт явж байна. Тэгээд сурагчтай жаахан зодоод байж байтал тэндээс эгчин гэд нэг хөөхөн бүсгүй ороод ирнэ. Жосоп, Яна ингэснэ цагдаа дээр очиод уйланга. Миний дүү буруу юм хийчихсэн үү? Тонхоорсоо. Ингэсэн чи шууд уйлаад унлаа. Цагдаа. Гү та 50 бай. Тийм амар ч юм бас биш л дээ. Багш нь энэ дэр ч гисэн байж байна. Хардаа. Гэсэн чи босс руу очиод. Багш, уучлаарай. Би багш шээ. Энэ багш. Тэ, би багш нь. Багш, уучлаарай. Ингээд мөргөд байна. Зүгээрээ. Миний буруу. Би сайн анхаарч чадсангүй. Тэгснэ нөгөө зодолцсон сурагчдаас нь өртөл уучлалт гуйгаад байна. Нөгөөдөл нь бас бүхэлдснөө. Тэгээд цагтаа дээр очисноо. Уучлаарай офицер. Гүй, та тайван. Уучлаарай. Али, чи яв. Их чигээ дагаад яв. Дахиж ийм мэйвэ залиг минь. Юу вэ? Байцаалт авна гэвстэй. Их чин уйланга. Чимээгөө байлтаа тэнгэ. Тэгээд бөөндөө ямар ч шийтгэлгүй гараад ирлээ. Гарч ирэнгүүтээ харин дүүгээ бялав нүдэн штт. Цагдаа нар үрдэл гайхаастай. Тэгснэ манай хоёр дээр ирээд та хоёр хоолоо идсэн үү? Юу? Гэсэн чи өөрийнхөө гоймонгийн газар авчираад гоймонгоор дайллаа. Сайхан оллаарай. Манай хоёр харин эгчт нь жаахан нүд унгаад байна шүү. Нэрээ хөөрхөн бүсгүй байна. Гоймон гоё байна шүү аа. Мөөгүй. Гэснэ мушилцаад байна. Эгчт нь хандраад байна. Тэгээд явцгаана. Маргааш нь харин мафийн босс сөүл рүүгээ буцах гээд явж байна. Тэгснэ өчигдөр орой найзтайгаа ярьж байснаа сандаг. Нэрийг нь Жура гэсэн үү? Сайхан бүсгүй байсан шүү тийм ээ. За золиг минь. Тэгээд сайхан
өнөөдрөөрэ босс бодож байснаа. Хёксу машина эргүүл ингэж авна штт. Маргааш нь Журан гоёмгийн газараа байж байтал чанга багш ороод ирлээ. Багш та энд юу хийж байгаа юм бэ? Манай дүү дахиад асуудалд ороо юу? Үгүй тэр зүгээр байгаа. Манай хүн эгчийг нь эргүүлэх гээд ирчиж. Аа за хүлээгээрэй. Ингэсэн чи хүүхдүүд багшийг тэнд ажилдаг хүн гэж бодоод мөнгө өгöd байна. Журан тэгсэн чи шууд багшийг зараад унлаа. Манай хүн чи Карашига үгэнд ороод тэрүүгээр зөөгч хийгээд унна штт. Нэг мэдсэн чи орой болтол ажилчжээ. Журан цайны газар хаачаад эргээд хартал. Багш тэнд ширээ арчаад байж байна. Хүй багш та чи юу хийж байгаа юм бэ? Болохгүй штэ. Ингэж авна штт. Өдөр чин зарснаа мартчихжээ. Ингээд та яах гэж ирсэн юм бэ? Хөөхи. Би зүгээр Жонсовд би санаа тавина. Тиймээс түүнд бүү санаа зов. Би түүнийг жинхэнэ эр хүн болгоно гэж хэлэх гээд ингэж байна шүү. Тэгсэн тэндээс мафийн босс ороод ирлээ. Ой чи юу хийж байгаа юм бэ? Зөвл яваг юм уу? Би хэсэг байхаар шийдсэн. Тэгээд гадаагараад уулзцгаалаа. Багш надаа харин нэг юм жоохон хачин санагдаад байх юм. Нэг юмыг тодорхой болгочих л доо. Надад Журан таалагдаад байгаа. Тэгэхээр хэрвээ чамд бас таалагдж байгаа бол эртхэн болсон дээр ойлгов. Журан надад бас таалагдж болохгүй гэж юу? Ингээд мөчөөгөө өгдөггүй шүү. Юу? Чи надтай үзэх гээд байгаа юм уу? Намайг хэн гэдгийг мартчихаа юу? Чоо гидон. Агуу чоо гидон шүү дээ. Гойминго идчихээд яваарай. Ингээд дайн ихлүү болол та. Маргааш нь чанга шконжо өмсчихсэн гоймингийн газар ирж байна. Тэгсэн чинь тэнд нь мафийн боссын машин байж байна шүү. Дотор нь дүүр мафийнхан сууж байна. Манай ороод боссыг дуудаад уулзлаа. Чи надтай өрсөлдөд байна уу? Би чамд бууж өг гэж хэлээ үсттэй. Шударгаар хэлэхэд Журан надад ч бас таалагдаад байна. Би чоо гидон штэ. Мартаагүй эз. Мэднэ. Би ч бас хуучны Жойон биш болсон шүү. Ингээд яваад орчлоо. Багш араас нь орж ирээд "Ой навчнуудаа, гарцгаа. Багш та яагаад байгаа юм бэ? Эднэр бүгд дээрэмчэд. Гарцгаа." Нөгөөдөл нь яг босч ирээд пойлдох гэдэл. Босс болиулчлаа. Тэгээд явцгаая. Өнөөдөр гойми идэхэд тохиромжгүй өдөр байна. Ингээд бослоо. Уучлаарай Журан. Би дараа ирээ да. Дараа ирж яах гээд байгаа юм бэ? Ирвэл би болгоод өгнө шүү. Мэдөө. Босс эргэж хараад. Гансан сургуулийн чоо гидон. Чи арай хитрээд вэ шүү. Өмнө нь чи ийм хүн биш байсан санагдах юм. Ингэснэ яваад өглөө. Журан тэндээс. Чи найзтай яаж ингэж хандаж чадж байна? Найз гэж юу гэж найз байдгийг? Багшүн дээрэмчэнтэй найзалж болдг юм уу аа? Цагдаа нар одоо энийг аваад явахгүй юу хийгээд байдаг байна? Багш та өөрөө дээрэмчин шиг авирилж байна. Мэдүү. Ингэж авна штт. Дээрэмчэд буцах замдаа. Баруун гарна. Босоо. Саяны новшид бид нар санаа тавих уу? Юу? Хэнийг новшгээд байна? Тэр чинь миний найз. Уучлаарай босоо. Түүнийг зүгээр өрх. Найз л бол найз. Ингээд гэрлүүгээ орох гэж байна. Нөгөө хуучин мафийн боссын гэрт нь байгаа юм байна штт. Тэнд найр нөгөө Жураны дүү болон сурагчид ирдсэн байна. Биднийг бүлэгтээ аваач уусаа. Бид таны төлөө өгсөн чадна. Ингээд харсан чинь Жураны дүү бай шүү. Босс гарч ирээд. Буцаад сургууль дээрээ очиж хичээлээ хий. Битгий дэми юм бодоод бай. Гээд машинтайгаа хаазалсан чинь нөгөөдөл нь холдчихлоо. Маргааш нь сурагчид ярьж байна. Бид нар одоо яах вэ? Бид дахиад оролдоно. Босс биднийг бүлэгтээ авах хүртэл үзнэ. Боож өгөхгүй шүү. Ингэсэн чинь манай Чангваг штэнд зодооны сургуульд хийчихсэн байж байна. Гэхдээ энэ одоо ийм эрт юугаа хийгээд байгаа юм бол мафийн босс харин нэг газар гоймоо идэж байна. Босоо тэр бүсгүй тань таалагдаад байгаа юм уу? Яаж байна? Та гоймонд дургүй ирнэ. Гоймоо идэж сураад байна штт. Тийм ээ. Би сурах хэрэгтэй байна. Гэхдээ тэр бүсгүйгээс болоод бишээ. Гоймын идэл 2026 ширхэг бэлэгнээс хожих боломжтой. Fans Ramen Mongolia Skin Drop урамшуулал зарлагдсан байна. Counter Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber, 500 ширхэг бэлэг дурсгалын зүйлс, 26 ширхэг Super Signal. Тэр дотор нь HyperX чигэвч, iPhone 17, PlayStation 5, Logitech G Pro Superlight mouse байна гэж байна. Хөөх, би ч гэсэн тэгвэл тийм хожилтой боосоо. Битгий мөрөөд. Би чамд гоймоо авч өгж байгаа юм чинь хонжуур тааруул би лавна. Ойлгов уу? Тэр үе тэрэн цаана нэг өвөө орж ирж байна. Тэгснэ хажууд нь суугаад. Шин боосоо. Чун суу маг хаан болсон. Та хэм бэ? Ингэсэн чи бэчүү гарамтаа үзүүлж байна. Цагтаа юм байна. Чамайг хэсэг дээр аваачиж байцаалд авах юм уу? Та илүү нотлох баримттай юм ярьсан дээр баха. Ингээд босоод ивчлаа. Манай Чангваг шарим бэлтгэлээ амар хийж байна шүү. Хоёр багш ирээд. Багшаа, та яагаад бороонд бэлтгэл хийгээд байгаа юм бэ? Би бие буцаагаад тэнхрүүлж байна. Өнөөдрийг хүртэл би буруу зам сонгочихж гэж бодлоо. Хаяа. Энэ өмнө нь юу ч биш байсан. Одоо их хүнд болсон байх шүү. Нэг хоёр нь эвтэйхэн зүхтас хийгээд яваад өглөө. Манай хүн чинь буцаад Атаманы замнал руугаа орох гэж байна уу та. Сурагчид харин боссын гэрийн өдөнд сууцгаачиж. Энэ удаа харин боссонгүй. Мөргүүлсэн чи яах вэ гэж суугаад байна. Босс гарч ирээд. Та нар үнэхээр надад ажилмаар байна уу? Тийм ээ боссоо. Тэгвэл болж байна. Би та нарыг авлаа. Баярлалаа боссоо. Бид нар өгөхэд ч бэлэн. Ингээхтэй нэг болцолтой. Тэр нь юу юм бэ? Та нарын дүн ямар хуу байгаа вэ? Сургуулийнхаа эхний 20 багтчих юм бол би та нарыг авъя. Би тэнгүүд
зочнуудыг бүлэгтээ авмааргүй байна гэж авна шүү дээ. За ингээд сурагчид нэг шин челленжтэй боллоо. Маргааш нь харин Жураны утас дугарлаа. Багш нь залгасан юм байна. Журан сургууль дээр ирж гэж. Дүү маань дахиад асуудалд орсон гэсэн үү? Уучлаарай багшаа. Тэр заримдаа хяналтаа алдаад ингээхээр нь харуулсан чинь дүүн номын санд сууж байна. Иг чинь бөөн баяр. Багшаа. Харин тэ. Тэгээд гараад хоол идэцгээлээ. Та түүхий загсанд дуртай юм уу? Дуртай штэ. Хэрвээ би таныг даагаагүй байсан бол ийм үнэтэй хоол аваад та мяарах байж. Үгүй. Энэ даах нь гол биш. Гол нь хамтдаа хооллох нь гол. Ингээд арх өөх гэтэл. Үгүй би уудаггүй юм. Ингээд уудаггүй шүү. Тэр үед харин мафийн босс ороод ирлээ. Гайхсан чинь Жура тэндээс. Би дуудсан юм аа. Зүгээр үсттэй. Тэгснээ Жура найзуудыг эвлэрүүлэх гээд үзчихэж шít. Яасан бэ? Юм ярил та. Багш тэнд. Үгүй. Дээрэмчин багш хоёр юугаач ярих вэ те. Бид хоёр чинь өөр төвшний хүмүүс. Яасан? Өнөөдөр хүн дээрэмцсэн үү? Би тийм юм хийдэггүй. Тэгэд юу хийдгийг? Хар тамхи наймаалдаг юм уу? Мөнгө угаадаг юм уу? Хүний наймаа хийдэг юм байл та. Чи дээрэмчдийн талаар их буруу ойлголттой байдаг бол та. Нэрэн сургуулийн найзуудтайгаа холбоотой байна уу? Өө нэр. Чи ямар ч найзгүй байлуу. Ингээд чанж өгнө шít. Чи харин олон найзтай байсан ч гэсэн дүн чи их муу байсан санагдах юм. Одоо тэр олон дээрэмчин найзууд чи байгаа юу? Ингээд манай хоёр дийслэлцэж өглөө. Цаана нь харин Журан тэсгүй ууж гарлаа. Тэгснэ. Болцгоо. Та хоёр намайг өдөөд байна уу? Би та хоёроос олж ууж байна. Гэснэ гаргаад манай хоёрын араас үглээд яваад байна. Нөгөө хоёр нь урд нь жаахан дэглүүлцээ алхаж байна. Ингээд явж бай. Гараа сайн барь. Гэсэн чи хөөхи хооронд нь хөдлөлцүүлчихээ. Муу ч бай, сайн ч бай. Найзтай байна гэдэг ямар сайхныг мэдхүү аа. Би ийм найзтай байсан ч болоос. Наад гараа саваач. Гэсэн чи манай хоёр савж байна. Өшөө хаяад өг. Гэсэн чи нилээн савлаа. Тэгснэ өөрөө тэнд тавар цаглаад унчлаа. Маргааш нарийн дүүн ихчтэй ууралж байна. Хөөх, хин сэрснийг хардаа. Өчигдөр би яаж ирсэн бэ? Өчигдөр таныг манай босс, манай багш хоёр дамжилж орж ирсэн. Дамжлаад штэ. Ингэж авна штэ. Хөөхи. Манай багш харин сургууль дээр байж байтал тэнд найр нөгөө мөрдөгч ирж байна. Чөө, Ёнжууны талаар мэднэ вэ? Чамайг найз нь гэж сонслоо. Ингэсэн чи мөрдөгчөө та намайг найзыгаа зарна гэж бодсон биш үсттэй. Битгий мөрөөд гээд эрс эсэргүүцлээ. Тэр үед нөгөө матаач ирээд багшаа би шин юм сонслоо. Ингэж авна ш. Тэгс нөгөө сурагчдыг дүнгээ сайжруулах юм бол мафийн босс бүлэгтээ аавна гэснийг нь хэлсэн юм байна. Багш шууд очиод нөгөө сурагчдыг сүнэлгаад хичээлээ болцгоо. Зодоо хий. Үгүй би сурна. Бойл гэж байна. Сурна гэж байна. Бойл, сурна гэсэн захирал тэндээс хараад. Чаа багшаа. Ямар багш гэхээр сурагчаа битгий сур гэж хэлдэг юм бэ? Чи юмтай болцсон биш үү? За, явд сур. Чи харин намайг дагаад яв. Хөөхи. Сурагчид хичээлээ тараад явж байтал нөгөө эртний танилуд нь өдөж байна. Эднэрийг битгий тоо. Хичээлэл хий. Гэсэн чи дэндээс. Яасан бэ? Айгаад байгаа мó? Хай. Игч чи их өөр хийвэл штт. Дугаарыг өгчөөч. Гэсэн чи манай хүн эднэрийг энэ удаадаа зодчоод тэгээд үргэлжлүүлээд сурыг. Дараад ингээд дайрлаа. Жура харин ажил дээрээ байж байтал мафийн босс ороод ирнэ. Завгүй байгаа мó? Би энэ гайгүй юу? Гэсэн бяртай байгаа гэдгээ харуулж байна. Гэснэ нэг санаа олов бололтой. Чи энийг зөөгöd өгөөч. Ингээд мафийн боссор зөөгч хэлэгчлээ. Манай хүн эндээ сайн л да. Наадах чи бишээ. Наадталын ширээ. Ингээд Ёнжу өдөржингөө зүтгэлээ. Тэгээд хальт суусан чинь юундаа зүгээр суугаад байгаа юм бэ? Наадуулаа цэвэрлэлтэй. Ингэж авна шүү дээ. Нөгөөдг нь салгалаад асгачлаа. Чи салгалсан юм аа. Ингээд загнаад унлаа. Али цаашаа ямар салга юм бэ? Манай хүн жаахан гайханга бас краша харж баярлаастай. Удалгүй. Уучлаарай. Түрүүн би уурандаа жаахан хэтрүүлчиж. Ингэсэн чи манай чанг багш тэндээс ороод ирлээ. Ой, чамайг би битгий эргэж хэлээ үсттэй. Чи энэний нууц төлөвлөгөөг мэдэхгүй байна. Ямар төлөвлөгөө? Дууг чи хичээлд нь шамдуулаад байгааг болиулах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу замаар орох нь. Юу? Хичээлээ хийхээр яхаараа буруу замаар ордгийг. Үгүй би миний хэлэх гэсэн юм гэвэл гэсэн чи яг тэр үед нь цагдаагаас залгаж байна. Манай гурав пижигнэд яваад орлоо. Жура орж ирээд "Жособа" гэснээр нөгөө уйлдаг арга хэрэгэллээ. Аха, уучлаарай. Өнөөдөр хуурдахгүй. Цагдааха. Битгий худлаа уйлаад бай. Юундаа хүн рүү орилоод байгаа юм бэ? Гэснээр дүүгэмэ. Болохгүй нь бололтой. Тэгсэн харин мафийн босс. Уучлаарай. Түр ярилцаатгий. Ингээд ярьж байгаад бүгдийг гаргачлаа. Босс. За, явлаа. Гэсэн чи багш тэндээс. Өнөөдөр манай хотоос явахгүй бол чи үхэн шүү. Гэсэн чи тоодоггүй. Удалгүй мафийн босс гэртээ харж байтал нэг портер замыг нь хаацсан байна. Буугаад очисон чи харин отолт байсан байх шүү. Баахан гарууд нэмээд хүрээд ирлээ. Тэгээд босс үзэж тарнаа. Манай босс харин дайчгүй зодтолтгий байх шүү. Нилээ ивх гэж байгаад яг эвгүүдтгийн даван дээр нөгөө цагтаа гараад ирлээ. Болцгоо гэд дээшээ будаад болиулна. Ирснэ. Бэтхээ санаа зов. Би ийм жижиг юмнаас олж чамайг баривчлахгүй. Би том юмн дээр нь л барина. Чой Гидоны хүмүүс санснаас хүчтэй юм байна шүү. Ингэж авна шүү дээ. Гидоны хүмүүс байсан баг та. Босс тэнд Чой Гидон муу новш. Маргааш нь багш хичээл дээр байж байтал босс хүрээд ирлээ. Тэгснэ шууд шанаачлаа. Яаж байна энэ муучин? Зүгээр найзын хуваар сануулъя. Ингэснэ гараад явчлаа. Ардаас нэрснэ. Оош.
Зогсчоо. Чи үхмээр байна уу? Али, ахаад намайг цохиодох. Ахаад цохиодох доо. Ингэсэн чи ахаад маа. Манай хүн шууд нам. Сурагчид хараад энэ манай босс шүү дээ. Жинхэнэ босс. Багш өнгөө болчлоо. Босч ирээд. Ангидаа орцгоо. Энд жаахан андуурал гарчих шиг боллоо шүү. Гедон юу ч хийгээгүй байсан бол та оройн нөгөө атомаа найздаа хэлсэн чинь нөгөөх нь бас гайхаад байна. Агуу Гедон цохиулж унаад өнгөө боллоо да. Ама тата. Хэрвээ би дээрэмчний амьдралаа үргэлжлүүлсэн бол ийм юм болохгүй байсан. Гэт дурсамжаа ярьлаа. Хоёр сургуулийн хоорондох том зодооны дараа Гедон нэлээд хүнд шийтгүүлсэн юм байна. Тэр үед би маш их зодуулсан. Тэгээд би зүгээр хичээлээ хийгээд байж байсан Жоёныг хараад энэ шиг л зүгээр сураад байж байсан бол гэж би бодсон. Тэгээд тэр мөчөөс хойш би сурахаар шийдсэн. Ингэж байна шүү. Тэр үед нь мафийн босс Журанд бас өөрийнхөө дурсамжийг ярьж өгч байна. Би тэр зодоонд оролцоогүй. Үнэн дээр бол би айгаад оролцоогүй юм. Би тэнд ганцаараа үлдсэн гэд бусад сурагчид намайг бүгд урагч гэж харж байсан. Тэгээд зарим нь намайг зодох гэтэл Гедон болиулаад түүнийг орхоо гэсэн юм. Тэр үед л би эргэлт буцалтгүйгээр одооноос би та нарын тал. Чо Гедон, чи бол миний баатар. Би түн шиг л амьдралаар амьдрна гэж шийдсэн юм. Гэхдээ дээрэмчин болно гэдэг тийм амархан байгаагүй. Би олон хүнд хэцүү юм туулсан гэж байна шүү. Тэгэхээр тэр өдөр манай хоёр хоёулаа замналаа сольсон юм байна. Гедон харин нөгөө атомаа найзаагаа дагуулад босс руу явж байна. Өдөр нь зодуулсан хариугаа авах гээд явж байгаа бол той. Гадаа нь очиод харсан чинь босс хідэн нөхдүүдийг яг гүвж тань тарлаа. Манай хоёр жаахан айгаад тэр завгүй байх шиг байна. Яах юм? Дараад орох юм уу? Гүй чи ажилгүй юм уу? Ёй, ажиллаа удаа. Ингэж авна шүү дээ. Хөөрхи. Маргааш нарийн мафийн зугаалгаар явж байна. Нөгөө сурагчид гүйж ирээд боссоо бидний дүнг хартаа гэсэн ихний хорд орчиж. Босс одоо ихний 10 тор би тэнгүүдийг бүлэгтээ авахгүй. Ингээчээд яваад өглөө. Бид нар ямар гоц ухаантнууд уу? Яаж ихний 10-т ордгийг? Манай баг шаран Жураны хоолны газар ирсэн ч байдаггүй. Босстай хамт зугаалгаар явчиж. Далаа иргдээр бут авцгааж байна. Тэгээд баахан урлагийн номер үзүүлээд манай босс крашийнхаа үгэнд ороод тэрүүгээр дуулж үзүүлдэг. Хүмүүс бүгд шок. Гэхдээ яг мэдээж хүчээр жаахан дэмжээстэй. Тэгээд гартан байлдаа игээд Жураны эсрэг босс бөөндөө яг үзэж байтал мафийн гялс хоёуланг нь давхарлуулж унгаагаад өөрсдөө буруу хараад зогсчлоо. Орчныг янзын бүрдүүлж байна шүү. Журан харин шууд боссыг үнсчлээ. Энэ хоёр маань ер нь тодорхой болчуу да. Босс гарч ирээд орой болчихжээ. Бүгдээрээ явцгаая. Оройн Журан гэртээ ирсэн чинь дүүн арх угаад сууж байна. Юу вэ? Энэ золигч гэсэн чинь өнөөдөр намайг 50 орхичгоо. Ингээд дүнгээ үзүүлж байна. Хөөх, али хамт уу ингэж авна шүү. Тэгсэн тэндээс нөгөө мөрдөгч ороод ирнэ. Асуух юм байна. Ингээд төрөвчөө өгсөн чинь шууд монгийг нь. Ой, монгийг ав гээгүй байна. Энийг хар. Ингээд цагдаагийн тэмдэгэ үзүүллээ. Тэгсэн чи яг зэрэгцээд мафийн баахан залуучууд орж ирээд Жураныг бариад аваа явчлаа. Босс гэртээ ирэх үед Матач тэнд нь зогсчихсон хүлээж байна. Босс тэр очиод намайг бүлэгтээ аваач гэд дүнгээ харуулсан чинь номер 1 өөх ороод ярилцъя. Ингээд ороод байж байтал манай Чанг багш найзтайгаа ороод ирлээ. Өөш, өнөөдөр бүгдийн дуусхий. Ингээд халз тулаанд дуудлаа. Яг халзгнах гэж байтал тэндээс Жураны дуу. Боссоо, их чиг бариад аваа явчлаа гэж байна шүү. Босс тэрийг нь сонсоод урагшаа алхаад баг шарын газар пэд. Гүчи яагаад толдчихоо? Жураныг хэрэг нөгөө нутгийн мафийн босс аваад явчих. Амьд үлдсэн байсан юм байна. Бэ намочиг их удаан хүлээлээ. Битгий мөрөөд тэр угаасаа ирэхгүй. Йоо, би чамайг ална гэсэн юм чинь тэр иржил таарна штт. Ирэхгүй. Харин түүний оронд цагдаа нар л ирэх бах. Тэр ирнэ. Ирэхгүй. Ирнэ гэд байна. Ирэхгүй гэд байна. Энэ яасан хэл амтай хүүхэн бэ? Али, амин боо. Дүүн харин нөгөө атомаа найзтай нь хамт үлдсэн байна. Атомаа харин дүүд нь багшийг нь домогт атомаа байсан гэдгийг хэлээд өглөө. Юу? Манай багш домогт чогидо байсан юм уу? Манай хоёроор машинтай хаацлаад Жураны байгаа газар руу яваад очлоо. Тэгээд салж хаягээд хайцгаадаг. Багш нэг агуулгах руу орсон чинь тэнд нь харин Журан байж байна. Багшаа, би энд байна. Багшоо, би энд байна. Ингэсэн чи баахан гарууд бүчээд ирлээ. Чи хэн бэ? Миний хүлээж байсан хүн биш байх ээ. Журан хаана байна? Чи хэн юм? Би сургуулийн багш байна. Оо, нөгөө багш бай шүү дээ. Юу вэ? Та нарын нэг чинь сурагч биш үсттэй. Ёнжу хаа байна? Би яаж мэддгийг. Ингээд шууд үзлээ. Багшаас хоосонгүй шүү. Хуучны юм гарч ирж байна. Их гоё үзэж байна. Тэгээд яг балраад бойлдуулаад эхлэх үед босс тэндээс орж ирээд боссыг нь бариад авлаа. Холвэ, бүсгүйг сулал, наатаха босго. Ингээд нөгөө хоёрыг аваад машин суугаад зүхтаачлаа. Журан, зүгээр үү? Зүгээрээ. Та харин зүгээр үү багшаа? Би зүгээрээ. Миний оронд өөр хүн байсан бол өгцөн байгаа. Би тултаал амьд байна. Чи зүгээр үү? Ингээд бас өнгөрөөстэй. Тэр үед харин боссын утас дуурайд нэг чухал мэдээ сонсож байна. Ойлголоо. Би одоо хөдөллөө. Тэгээд багшийг эмнэлэг түргээд өгцөн байна. Журан багшийг эргэж иртэл. Чи эхнэр нь үү? Юу? Биш ээ. Арай намайг эхнэрээ гэсэн биш үсттэй. Тийм ээ. Чиний талаар байнга ярьдаг шүү дээ. Ингэж авна шүү дээ. Тэр үед нь багш ороод ирлээ. Чи юу? Чи бид хоёр хийцээ эхнэр нөхөр болцгоо вэ? Тоглож л байхгүй юу да. Миний би өвдөд. Ёо,
хөвтэчтэй тэгээд намайг түшээд өглдөө. Яа. Ингэснэ инегээд байна. Тэр үед тэр нөгөө сурагчид ирээд манай Гедонд хүндэтгэл үзүүлж байна. Атман гэдгийг нь мэдчихсэн шүү дээ. Нөгөө тал дээр мафийн босс ярьсан газараа хүрээд иртэл тэнд нь хинч байдаггүй. Харин өөрөх байсан юм байна. Баахан цагдаа нар барих гээд ирсэн байна. Манай хүн гял саргалаад зүхтачлаа. Нөгөө уруугч баруунгаар харин босс дээр хүрээд ирчиж "Ахаа, уучлаарай. Моновш, чи намайг тэрэг гэж бодоо юу?" Ингээд баахан зодлоо. Тэгээд хуучин босс буцаж ирээд манай Ёнжугийн хүмүүсийг дэлбнүүд нь "Босс чи хаана байна?" Мэдхгүй. Ингээд хэлдэггүй шүү. Эмнэлэг дээр багш байж байтал Журан тэнд утсаар ярьж байна. Багш нууцаар сонсчлоо. "Чи яагаад намайг залгахаар хариулахгүй байгаа юм бэ? Надаас зүхтаад байгаа юм уу? Би чамайг юу ч хэлсэн итгэж хүлээж авнаа. Одоо хаана байгаа юм бэ?" Гэж байна шүү. Журан аль хэдийн мафийн босс сэтгэлтэй болцсон байна. Багш энийг нь ойлгох шиг боллоо. Буцаад ороод ирсэн чинь нэлээд гонигтай хувцас янзалж байна. "Яасан бэ багшаа?" "Би эмнэлгээс гарлаа. Энд хэвтээд юугаа хийх вэ? Ямар тааж бүх зүйлд баярлаа Журана." Ингээд салхаас хийж байна. Тэгээд гараад явж байтал тэнд нь босс хүрээд ирлээ. Журан "Ёнжу, босс тэнд намайг байхгүйд миний орыг эзлээд гоё байна уу? Юу яриад байгаа юм бэ? Журан чинийх болсонд баярлахгүй байгаа мó? Ийм юм ойлгохгүй. Чи юугаа яриад байгаа юм бэ? Би Журанд хайртай гэж бодоо юу? Зүгээр л чиний мэдрэлээр наадах гэж түүнийг эргүүлсэн. Би юу гэж ийм навсгар хөөхөнд сэтгэл алдрах вэ те?" Гэт нилэн чанг хэлж байна шүү. Журан цаана нь сонсоод байж байна. Тэгээд ирээд "Саяных үнэн үү?" "Өө, сонсчихсон уу? Чамайг сонсож байгааг мэдсэнгүү." Уучлаарай. Ингэсэн чи хуурамч новшгээд цөхөд унгаачлаа. Тэгээд Журан багштай хамт яваад өглөө. Босс яаж байгаа юм бол нөгөө мафийн босс харин "Ёнжуг олоогүй гинэ. Хэрэггүй новшнууд" гэд дэвж өгч байна. Тэгсэн Ёнжу өөрөө хүрээд ирлээ. Бүгд гайхлаа. "Ох, чи хүрээд ирж байгаа мó? Танаа хүмүүс аль хэдийн дууссан шүү дээ. Чи олон залуус цуглуулжээ. Тэжих хэцүү байд юм да. Би ярилцах гэж ирлээ. Тэр багш болон Журан гэд бүсгүй хоёрыг 50 байлга. Энэ чи бид хоёрын асуудал" гэж байна шүү. Манай хүн тэгэхээр худлагаасаа Журанд хайргүй гэж хэлсэн юм байна. Өөхөх гэж байж өөр хүмүүс санаа зовоод байгаа мó? "Тийм ээ, гуйж байна" гэж байна шүү. За. Эхлээд чамайг сургаад өгч болно үсттэй. Ингээд үзлээ. Манай Ёнжугийн баруун гар нь харин Гедон дээр хүрээд ирчиж "Тэр чиний найз үсттэй. Бид найзууд биш ээ. Явж үз. Босс чамайг найзыгаа гэж үзээд байдаг. Чи харин хэрэгтэй үед нь түүнийг хаяад эр хүнч болтоо" гэж байна шүү. Ёнжуг мафийнхан гөвж өгч байна. Тэнд харж байсан Матач ангийнхан руугаа залгаад хэллээ. Нөгөөдөл нь харин боссыг яаж ийна гэд бөөндөө хөлцгөөлөө. За гоё юм болохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучвал яах вэ? Сабадар замжаагүй бичлэг үзээд сууж байгаа юм биш үү? Яг тийм байна шүү дээ. Сабадарья. Тэгээд царайлаг гэдгээ баталгаажуулаарай. Саба аль хэдийн дарцсан манай царайлгууд харин лайка дараарай. Гедон бас бодлоо өөрчилж найз руугаа гүйж байна. Ёнжуг яг дуусгах гэж байтал тэндээс Гедон ирээд боссыг нь бариад авлаа. "Олдцгоо новшнуудаа наадха босго" гэд Ёнжуг босгуулаад яг аваад явах гэж байна. Тэгсэн нэгэн дайраад босс суларчлаа. Тэгээд бөөн зодон болно. Манай Гедон бас голд нь эргэж гарна шүү дээ. Нилээ үзлээ. Гэхдээ яаж барах вэ? Яг эвгүй тийж байтал тэндээс нөгөө цагдаа дээшээ буудаад ороод ирлээ. "Болцгоо" гэд төрөвчөө шиднэ. Тэгсэн босс төрөвчийн шууд цөлчлөө. "Ахмадаа, төрөвчөө шиддэг хэвээрээ шүү." Ахмад харин буу тулгаж байгаад явах гэтэл араас нь довтлоод бариад авлаа. Тэгээд Ахмадтай нийлүүлээд гөвж байтал нөгөө Гедоны атмаа найз хүрээд ирнэ. Боссын дахиад худагдуулгаад бариад авна. "Болцгоо навшнуудаа." Босс тэндээс "Ааш навшнуудаа. Яагаад хүн болгон миний хөзөөд худагдуулгаад байгаа юм бэ?" гэсэн баруун гарна. "Гү та өөрөө араа харж байл да. Дандаа барьцаанд орчоод бахи." "Йоо, Моновш чи юу гинэ?" Гэсэн атаман боссыг түлхэж холдуулаад "Залуусаа" гэсэн чи бас хэдийн юм дагуулад ирсэн байх шүү. Тэгээд үзэж тарлаа. Өөрөө болохоор боссыг амлж авч байгаад зодоод байна. Нөгөө урвагч баруун гар харин "Би танаа талштай" ингэснэ мэ. "Гүчи, би танаа талштай" ингэснэ мэ. Тэгэж явж байгаад харин Жуёны баруун гартай таарчлаа. Нөгөөх нь урвагчийг ёстой гөвж өгнө штт. Зодон эд өрнж байтал тэндээс сурагчид орилолдоод ороод ирлээ. Мафийнхан гэцүүдлээ. Манай хоёр тэндээс бие биенээ түшээд яг явах гэж байна. Тэгсэн тэндээс Журан бас хайруулын тавг барьчихсан гүйж ирж байна. Манай хоёрыг яг явах гэтэл мөрдөгч ирээд "Жуён, чи баривчлагдлаа. Эцэст нь нэг юм 37 жилийн цагдаагийн карьер та том хэрэг илрүүллээ." Ингэсэн чи араас нэмэ. Яа, Журан цогод унгачиж. Тэгээд манай хоёр тэндээс зүхтаад зөрөө цагдаа нар ирээд бүслээд авлаа. Манай хоёр машинтай сайхан тайван явж байтал Ёнжу "Би нөхөдтэйгээ хамт баригдмаар байна" ингэж авна штт. Цагдаагийнх нь нэг нэгээр нь баривчлаад явж байна. Дүүг нь баривчлах гэсэн чинь Журан тэрүүгээр нийлэн дивж байна. "Эгчээ, намайг зөрөгтэй байсан гэж манай босс багш хоёрт хэлээрэ." "Тэгнэ, тэр хоёр одоо аль хэдийн" гэсэн чи тэндээс хэлхэлцсэн ирж байна шүү. "Энэ хоёр юу хийж байгаа юм бэ? Зүхтаач тэнгүүдээ" ингэсэн чи цагдаа нар Жураныг мөргөж унгаад манай хоёрыг барих гээд хүрээд ирлээ. Манай хоёр харин зөрж хүүгээд "Жура, зүгээр үү?" ингэж байна шүү. Энэ түрээд кино маань дууслаа.
Жураа хэмтэн суусан тодорхойгүй болчлоо шүү. Манайхан юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Киночд байлаа. Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл тээврийн цагдаагийн албанаас чөлөөлийн нөлөөллийн аяныг эхлүүллээ. Жолооч нараа баруун хөвөөгөө чөлөөлье. Явган зорчигчдоо дугуйн замаа чөлөөлье. Скутер мопед түрээслэгчдээ явган замаа чөлөөлье. Зарим газруудад зам хангалтгүй байгаа гэдгийг мэднэ л дээ. Ядаж байгаа газар нь бүгдээрээ чөлөөлье.